За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр хирагана авсаг нийтдээ 8 гээгүүлэгч үзнэ. За тухайн 8 гээгүүлэгч маань рарирүрэро ва он гэсэн 8 гээгүүлэгч үзэх байгаа. Тэгэхээр та бүхэн дэвтэр дээрээ өсгөнүүдийнхаа галгийг доош нь цуулаад өчээрэй. Рарирүрэро ва он. Нэг гээгүүлэгч маань ра гээгүүлэгч хоёр зурлагтай. Гээгүүлэгч маань ри гээгүүлэгч мөн адил хоёр зурлагтай. Тэгэхээр ри гээгүүлэгч маань и гişгтэй төстэй учраас та бүхэн и гişгээ бас эргээд санаад хараарай. Тэгэхээр и гişг маань 1-р зурлага нь урт 2-р зурлага нь богино бичигддэг бол ри гээгүүлэгч маань эсрэгээрээ байна гэсэн үг. Гээгүүлэгч үзэг салахгүй нэг зурлагтай. Зүүнээс баруун дээрээс доош шахаа зүүнээс баруун эдгээр доороо яах нь ингэж дуурай хэлбэр гарч орж ирж байна. Рүү. Рэ гээгүүлэгч хоёр зурлагаас бүтнэ. 1-р зурлага дээрээс доош шулуун, 2 зүүнээс баруун, дээрээс доош гэсэн чиглэлтэй явчихнэ. Рэ. За ро гээгүүлэгч үзэг салахгүй нэг зурлагаар бичигдэнэ. Ро гээгүүлэгч маань рүү гээгүүлэгчтэй төстэй байгааг анзаарч байгаа. Тэгээ мэдээж хоёр өөр өс учраас өөр бичигдэнэ гэсэн үг. Рарирүрэро гэсэн 5 гээгүүлэгчээ үзлээ. За дараагийн хэдүүлээ одоо үгээ бүтээцгээе. Рарирүрэро гэсэн гээгүүлэгчүүдээр үгээ бүтээцгээе. За ра гээгүүлэгч орс үгтэй ра и у, ра ю, ра и ки, райки, ра и ни чи, райничи. Дагаад лээрэ ра ю, райки, райничи. Дараагийн гээгүүлэгч маань ри гээгүүлэгч орс үгтэй ри э ки, рики, рика, рика, рику, рику. За дараагийн гээгүүлэгч маань рүү гээгүүлэгч рөөсү, рөсү, рүү и ке и, рүүикей, рүү и жи, рүүижи. За дагаад лээрэ рөсү, рүүикей, рүүижи. За дараагийн гээгүүлэгч рэ гээгүүлэгч орс үгтэй рэкиши, рекши, рэ и, рэй, рэ и то, рейто. Дагаад лээрэ рекши, рэй, рейто. За дараагийн гээгүүлэгч маань ро гээгүүлэгч орс үг байна. Ро у ка, рока, ро у хи, рохи. Дагаад лээрэ рока, рохи. За сүүлийн 3 гээгүүлэгч ва он гэсэн 3 гээгүүлэгч байгаа. За ва гээгүүлэгч маань 2 зурлагаас бүтэж байна. Тэгэхээр нэ гээгүүлэгчтэй төстэй учраас та бүхэн нэ гээгүүлэгчээ эргээд нэг санаарай. За дараагийн гээгүүлэгч о гээгүүлэгч орж ирж байна. За о гээгүүлэгч маань 3 зурлагаас бүтэн 1 2 3. За ингэж бичигдээ шүү. Гээгүүлэгч гээгүүлэгч орж ирж байна. Үзэг салахгүй нэг зурлагаар бичигдэнэ. Дээрээс доош зүүнээс баруун гэсэн чиглэлтэй бичигдэнэ. За хэдүүлээ ва гээгүүлэгч орс үгтэйцгээе. За эхний үг маань ваташи, ваташи би гэсэн утгатай. Дараагийн үг ва ни матар, вакамоно, вакамоно залуус гэсэн утгатай үгс байна. Энэ дээр аю о гэсэн 5 ихшгийн маань о ихшиг, ва он гэсэн гээгүүлэгчийн маань яах нь о гээгүүлэгч. За 2 о орж ирж байгаа. Тэгэхээр эхний аю о гэсэн 5 ихшгийн маань о ихшиг маань 1-р ихшгийн үргээ гүйцэтгэв. 2-дугаарт нэр үгийн өмнө бичигдэж хүндэтгсэн санааг илэрхийлдэг. Жишээлх юм бол оча, о ханами гэх мэтчлэн нэр үгийн өмнө о гэсэн ихшиг маань орсон байвал яах нь хүндэтгсэн утга илэрхийлж байна гэж ойлгох нэ. Тэгвэл дараагийн ва он гэсэн сүүлийн 3 гээгүүлэгчийн о гэсэн нөхцөл маань 1-дугаарт гээгүүлэгчийнхаа үргийг гүйцэтгэн, 2-дугаарт өгүүлбэрт нэр үгийн араас ороод заахын тий ялгалын үегэ гэсэн утгыг илэрхийлж заахын тий ялгалын нөхцөл болж ордог байх нэ. За тэгэхээр энэ 2 о маань ийм ялгаатай байх юм байна шүү. За ингээ өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр эргэж уулзъя. Баярлалаа.